Ийхүү төрийн ордны гадна эрүүл мэнд боловсролын салбарын цалин хангамжийн асуудлаар шаардлага хөрвүүлж байгаа бол төрийн ордон дотор нүүрсний хулгай гэх сэдвийн хүрээнд засгийн газраас нууцад оруулсан нүүрсний гэрээнүүдийг ил болгохоор боллоо. Энэ хүрээнд 5-7 гашуун суугаа чиглэлийн төмөр замын хил халбалтын хилцээрийг байгуулах хүрээнд зохион байгуулагдсан бүх уулзалтуудын тэмдэглэлүүдийг ил болгох мэнэ. Харин төрийн нууцад хамаарч байгаа офтек гэрээнүүдийн мэдээлэл хаалттай хэвээр үлдэхээр байна. За нүүрсний хулгай яригдах тоолонд хөндөгддөг гол сэдэв бол Эрдэнэс тавталгаан компани байгуулсан офтек гэрээ. За тэгэхээр өнөөдрийн төвшөнд яг Монгол улсын хэмжээнд Эрдэнэс тавталгаан компани үзэнд хичнээн офтек гэрээг байгуулсан бэ гэд асуудлыг бүгдээрээ сөхөж харцгаая. Тэгэхээр 2022 онд нүүрсний хулгайн асуудал хөндөгдөж байх үед Эрдэнэс тавталгаан компанид засгийн газрын зөвшөөрлөөр байгуулсан 4 офтек гэрээ бол байдаг. За энэхүү 4 офтек гэрээнд 5-7 гашуун сухай чиглэлийн төмөр замын төсөл, за мөн богдхон төмөр замын төсөл, нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, газрын дамжуулах хоолой барих төсөл. За эдгээр томоохон 4 төслийн хувьд дөрвөлнгийнх нь одоо өртгийг нь нүүрсээр орлуулан тооцож олгохоор ийм офтек гэрээг бол засгийн газрын зөвшөөрлөөр байгуулсан байдаг. За тэгвэл хамгийн их шүүмжлэлт дагуулдаг гэрээ бол Чалткогийн гэрээ. 2011 онд байгуулсан энэхүү гэрээг байгуулахдаа тухайн үед урьдчилан 250 сая долларыг аваад эх орны их шиг хэмээн сонгуулийн өмнө ард иргэд ахмад настуудад бол тараасан байдаг. За тиймээс ч энэ үүнээс хойш ерөөдөө Чалткогийн гэрээ одоо хүртэл тогтвортой хэвээр байгаа. За дээрэс нь энэ гэрээний үнийг яагаад ийм багаар тогтоосон 30-аас 70 доллараар яагаад бид бүхэн нүүрсээ Чалтко компанид өгдөм бэ гэдэг асуудал улсын нууцад хамаардаг учраас одоо хүртэл ил тод болоогүй байгаа. Тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар тодорхой гэрээнүүдийг бол ил тод болголоо гэдгээ бол зарлаа. Гэхдээ яг энэ Чалткогийн гэрээтэй холбоотой асуудал бол нууцад байсан хэвээр байх нь. За учир нь гэх юм бол төрийн нууцад орсон байгаа мэдээллүүдийг ил болгохгүй гэдэг тайлбарыг өгч байна. Төрийн нууцаас бусад асуудлуудыг бол нийтэд дэлгийе гэдэг шийдвэр сая гарлаа шүү дээ. Тэгээд нийтийн дунд эргэлзээтэй байгаа асуудлуудыг хэвлэл мэдээллийн байгууллагууд бол олон түмэнд ил болгочихъя. Тэгээд үзээд хараад ард түмэн өөрсдөө шүүх баг тийм. За Эрдэнэс тавталгаан компани дээр нүүрсний хулгайн асуудал сөгдөжсэн 2022 онд бэд томилогдож бүх гэрээнүүдийг ил болгож байсан. За энэ үед бол нийтдээ 20 мянгаас 300 мянган тонны 109 гэрээ. За дээрэс нь 100 мянгаас 1 сая тонны хүртэл борлуулалтын 27 гэрээ бол байсан. За дээрэс нь түрүүн та бүхэн танилцуулсан засгийн газрын 4 офтек гэрээ. За үүний зэрэгцээ Чалтко компани байгуулсан гэрээтэй адил бас нүүрсээ урьдчилж мөнгө аваад нүүрсээ төлөх 4 гэрээ бол бий. За тэгвэл эдгээрээс ердөө 2022 оны нүүрсний хулгай сөхөгдөх үед 32 гэрээг л ил болгосон байдаг. За энэхүү 32 гэрээнд ямар гэрээнүүд багтсан бэ гэх юм бол ерөнхийдөө нөгөө жижиг компаниудын бичил одоо 20-30 мянган тонноор хэмжигдэх ийм нүүрсний гэрээнүүд л ил болсон байдаг. За харин өнөөдөр хэдэн 10 сая тонноор нь борлуулах гэрээний мэдээлэлүүд бол одоо хүртэл тодорхойгүй нууцт гэдэг агуулгаараа бол хаалттай хэвээр байгаа. За хамгийн энгийн жишээ гэхэд Чалтко компанитай адилхан урьдчилан одоо мөнгө аваад нүүрсээ төлөх 4 гэрэний дүнл гэхэд 605 сая долларын үн бүхий нүүрсийг борлуулах ийм гэрээнүүд бол зурагдсан байдаг. Урьдчилгаа төлбөрийг одоо өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн төсөлтэй холбогдохгүйгээр мөнгөний урьдчилж аваад дараа нүүрсээ гаргах нөхцөлтэй ийм бас 4 гэрээ байна. Энэ дээр бол Чалтко байна, Florida Town гэдэг байна, JU гэдэг e-commodities энэ 4 том компанитай өөрөөр хэлбэл Эрдэнэс тавталгаан компани урьдчилж мөнгө аваад дараа нүүрсээ ачуулах нөхцөлтэй ийм байдлаар явж байдаг ийм 4 гэрээ байгаа. Тухайн үед бол бас хэлцээрүүд нь ингээд явагдсан. Яг хэд нэг тал давуу байдал үүсгэсэн юм өслөө дэрэгцэн гэрээнд бол байгаа. Одоо энэ гэрээг цуцлах юм бол 20% торгуульд орно гэсэн ийм заалттай гэрээ бол байгаа. За нэгэнт гэрээ бол гэрээ ингээд яг бид 20% торгуультай ингээд тухайн үед гэрээний нэг тол болох хувьчлалын бол яг өөрсдөө ашигтай байдлаар давуу байдал үүсгэл гэрээ хийцэн. Ийм нөхцлөдүүд бол байна. За тэгвэл ямар ч тач засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тодорхой гэрээнүүдийг ил болгоно гэж байна. Гэхдээ үүнд эдгээр офтек гэрээнүүд нууцд хамаарж байгаа гэрээнүүд багтах хэсэг нь тодорхойгүй хэвээр байна. За өнөөдрийн хувьд одоо ямар гэрээг ил болгож байна гэдээ аваад үзэх юм бол гашуун сухад ганц модны хил олболтын хилцээрийн гэрээг бол ил болгоно гэдгээ бол зарлалаа. За дээрэс нь түрүүн та бүхэн хэлсэнчлэн одоо жижиг аж ахуйн нэгжүүдийн байгуулсан 32 гэрээний зарим мэдээллүүдийг дахин ил болгож байгаа гэдгийг бол хэлсэн. За тэгвэл одоо гашуун сухад ганц мод хил олболтын хилцээрийн гэрээн дээр 2024 оны 12 сарын 27-ны улсын хурлын тогтоол. За энэ бол ерөнхийдөө улсын хурлын тогтоол бол бүгд олон нийт ил тод байгаа. За дээрэс нь 2025 оны 2 сарын 14-нд China Energy компанитай байгуулсан 16 жилийн турш нүүрсийг одоо Чалткогийн үнээр нийлүүлэх энэхүү гэрээг бол ил болгоно гэдгээ бол онцоллоо. За дээрэс нь сойрхон баталсан хилцээр буюу одоо энэхүү гэрээ байгуулагдсны дараа улсын хурал 2025 оны 3 сарын 27-нд буюу өнгөрсөн хавар энэхүү хилцээрийг баталсан. Тэгэхээр энэ гурван одоо протоколтой холбоотой мэдээллүүдийг бол ил болгоно гэдгийг онцолж байна.
улсын их хурлаар одоо шинэ жилийн өмнө баталсан гэж одоо ярьдаг. Энэ одоо гэрээ байгуулахдаа удирдам чиглэлийг одоо ил болгож байгаа. За дараад нь одоо гэрээ байгуулсан 2 сарын 14-ний өдөр 2025 оны. За энэ одоо гэрээг ил болгож байгаа. За энэ гэрээтэй холбоотойгоор мөн одоо 3 сарын 17-нд одоо улсын 27-нд Монгол улсын их хурлаар бас хэлэлцээр хоёр улсын засгийн газрын хооронд хэлэлцээр баталсан. Хэлэлцээр. За энэ одоо 3 бичиг баримттай холбоотой хоёр талаас харилцсан, санал солилцсон, хэлэлцээр хийсэн бүх одоо протокол албан бичгүүдийг одоо бүгдийг ил болгож одоо олон нийтийн бас эргэлзээ тэнэгэлзээг арилгая гэдэг шийдвэр гаргасныг та бүхэнд танилцуулж байна. За ямар ч тач өнөөдрийн төвшөнд олон нийтийн шүүмжлэлийг дагуулад байгаа 32 их найдын алдагдлалт дагуулах одоо China Energy-гийн гэрээ гэсэн энэхүү шүүмжлэлтэй холбоотой бүх мэдээллийг засгийн газар ил болгох нь энэхүү ил болгох мэдээллүүдэд тухайн гэрээг байгуулах хүрээнд Монголын тал Хятадын талтай хийсэн уулзалт бүхний одоо протокол тэмдэглэгээ аудио видео бичлэгүүдийг бас олон нийтэд ил болгох юм байна гэж хүлээлт үүсэж байна. За эдгээр ил болгосон мэдээллүүдийг засгийн газруудад Эрдэс тавталгаа компани веб сайтууд дээр байршуулна гэсэн. Өнөөдрийн төвшөнд бол хараахан мэдээлэл ил болоогүй байна.